За сайн байцгаана уу. За манай доктор Самбуу за эрүүл мэнд, шинэ эмнэлэг, шинэ технологи, эрүүл мэндийн шинэ менежмент болон одоо техник технологиг танилцуулах зорилготой манай доктор Самбуу сувг маань Сөүл мэд эмнэлэг дээр Сөүл мэд эмнэлгийн төв байран дээр хүрэлцэн ирээд байна. За манай ард түмэн манай одоо үйлчлүүлснээр бүтэж байгаа Сөүл мэд эмнэлгийн талаар за Сөүл эмнэлгийг бол анх одоо лив профессор, солонгос профессор нээж ирсэн. За лив профессор бол анх одоо Монгол улсад сонготой эмнэлгийг нээсэн. Өөрөө одоо солонгос улсад Сөүл сонготой олон сонготой эмнэлгийн сүлжээ эмнэлэгтэй юм хорогтойгч ийм хүн байгаа. Тэгээд энэ хүн бол өөрөө Монголд одоо анх удаа хувийн эмнэлэг байгуулахдаа энэ одоо Сөүл сонготой Сөүл мэд эмнэлгийг байгуулсан байгаамаа. Энэ 2003 онд байгуулсан юм эмнэлэг байгаа. За энийг сүүлийн үед бол манай сайхан Монгол залуучууд энэ одоо эмнэлгийг өөрсдөө худалдаж аваад одоо Монголд үйл ажиллагааг өргөжлүүлж байгаа. Та бүхэн мэдж байгаа одоо Хятад улсын агуу их хөгжил бол юутай холбоотой байдаг гэхээр гадны компани, гадны хөрөнгө оруулалтууд, гадны брэнд компаниудыг бүгдийг оруулж ирээд технологи бүгд одоо өөрсдийнх нь одоо ноу-хау бүх юм нь одоо үлддэг. Энэ хөгжлийн концепцээр суурилж Хятад улс ямар хөгжилтэй болсон бэлээ. Яг түүнтэй адилхан одоо солонгос эмнэлгийн менежмент, солонгос эмнэлгийн маркетинг, за солонгос эмнэлгүүд анх оруулж ирсэн тоног төхөөрөмж тэр болгоныгоо улам сайжруулаад шинжилээд мөн түнчлэн ингэж явж байгаа энэ Сөүл эмнэлгийг сүүл тавигдсан. Одоо ингэж Монгол залуучууд энэ Сөүл эмнэлгийг үргэлжлүүлэн одоо ажиллуулж явж байгаамаа. За одоо ингэж Сөүл эмнэлэгтэйгээр цөмөрөө сайхан танилццгаая. За одоо цөмөрөө ингэж Сөүл мэд эмнэлгийнхаа дурангийн засагт танилцъя. За одоо хамгийн сүүлийн үеийн 4K Ultra HD айхаа одоо энэ дурангийн аппарат байна. Мөн түнчлэн одоо энэ аппаратыг оруулж ирэх хажуугаар одоо энэ дурангийн ариутгчоос Optitex уусмалыг оруулж ирж байгаа маань энэ. Optitex уусмал болохоор зэрэг одоо хамгийн сүүлийн үеийн одоо энийг баг Монгол хэрэглэхгүй байгаа энэ Сөүл мэд эмнэлэг анх хэрэглэж оруулж ирж байгаа. Дурангийн онцлогын хамгийн чухал бол мэдээж дурангийн өөрийн аппаратын хамгийн сайн супер аппарат байх хэрэгтэй. Хоёрдугаарт нь ариутгал маш сайн байх хэрэгтэй. Гуравдугаарт нь сайн мэрэгчлэлтэн байх хэрэгтэй. Ингэж бид нар одоо бүх төрлийн онцлогоо, эмчилгээ, зүсэг явуулахад бол энэ гурван зүйл бол хамгийн гол утга учир гурван одоо тулгуур суурь юм байгаамаа. За одоо тэгээ цөмөр одоо дурангийн засаг руу орж танилццгаая. За манайхаа Сөүл мэд эмнэлгийн нэг хамгийн супер юм бол одоо энэ байна. За энэ юу гэхээр зөв айхаа энэ одоо Хятад улсын брэнд. За манай энэ олон эмнэлгийн захирлууд болон гастроэнтерологийн эмчнэр, за дүрс онцлогооны эндоскоп эмчнэр мэдж байгаа энэ айхаа брэнд бол дэлхийд аюул нэртэй брэнд. Одоо манайхан ярьдаг штэ. Бенз машин, бусад машинууд гэдэгтэй адилхан айхаа брэнд бол одоо дэлхийд аюул том нэртэй брэнд болж байгаа. Хятадын хамгийн супер аппарат болчиход байгаа юм аа. За энэ аппаратын энэ компани анх хизээ яаж байгуулагдсан бэ гэхээр 1992 онд Хятад байгуулагдсан компани. За анх одоо нэг Японы Олимпиуст байсан Хятад мэрэгчлэтнүүд ирээд одоо Хятад энэ брендийг гаргасан. Одоо сүүлийн үед улам техник үзүүлэлтүүд нь маш их сайжраад бүр супер болж байгаа энэ дурангийн аппарат байгаа. Энийг одоо энэ Сөүл мэд эмнэлэгт хэрэглэдэг юм байна. За энэ аппаратын нэг онцлог нь болохоор 4K төрсөлттэй одоо ингэж маш сайн аван. За одоо энэ алган дээрээ гарын дээрээ төрслийг харуулж байна. За энэ болохоор зэрэг төрслийг аягүй сайн 4K төрслөөр авахаас гадна энэ өөрөө бас ингэж өнгөө хувиргаад за энэ ногоон болж байна уу манай гарч байна те. Өнгөө хувиргаад яг хавдрын объектыг ингэж илрүүлдэг юм онцлогтой байгаа. Мөн түнчлэн энэ аппаратны нэг онцлог давуу тал нь болохоор өнгөө хувиргаж салстын хавдрыг ихэнх төвшөнд нь ер нь хоол уцрах зам ходоод улаан хоолой бүдүүн шулуун гэсний хавдрыг ингэж маш бага төвшөнд нь ихэнх төвшөнд нь онцлохоос гадна энэ аппарат бол өөрөө энэ эхотой хавсарсан үйлчлэг хийгээд одоо энэ дурангийн датчик дундуура одоо эхо хавсарч үйлчлэг хийх бүрэн боломжтой юм байна. За эхоогоор болохоор зэрэг энэ одоо салстын өнгөн бүтцийн хэсгийг дүрслээр харуулж байгаа бол эхоогоор айл давхаргаас гаралтай байна гэдгийг харуулах бүрэн давуу талтай. Тэгэхээр одоо онцлогоо бүрэн хийх боломжтой. Яг одоо уг эмгэг процесс маань айл давхаргаас гарч байна гэдгийг хийх ийм одоо хавсарсан эхо үйлчлэг болон дурангийн үйлчлэгийг хавсарсан хийх ийм боломжтой. Ийм давуу талтай байна. Энэ бол одоо Сөүл мэд эмнэлгийн хамгийн одоо супер одоо ажиллагааны хэсэг бол одоо энэ хоол уцрах замын дурангийн хэсэг байна шүү. За хоёрдугаарт нь энэ Airba гэдэг энэ брэнд бас энийг одоо эмчилгээндээ шууд хэрэглээ явчихна. За энийг одоо яадаг вэ гэхээр салстын одоо эмгэг өөрчлөлтийн хэсгүүд, өрөвсөл мөн хавдрыг хуулахад хэрэглэдэг энэ аппарат байгаа. Тэгэхээр зэрэг одоо манай Сөүл мэд эмнэлгийн нэг онцлог нь хамгийн супер аппаратуудыг бий болгосон хамгийн сайн мэрэгчлэтнүүд одоо манай Батулга доктор маань энэ
анх одоо салстын хавдар хуул хагалгааг Монголд нэвтрүүлсэн энэгээр маш олон хүнийг сургасан ийм доктор байгаа. Тэгэхээр энэ цогц эмчилгээг ингээд дурандуулахтаа хийх боломжтой учраас манай улсууд ер нь хоол улсруулах замын одоо эмгэгээ онцлуулах дурандуулахын тулд дурандуулыг өгвөл хамгийн супер ажиллагаа хийдэг бол одоо сөөвөл мэд эмнэлгийг зорих бол хангалттай ийм сайхан байна шүү. Энэ одоо сөөвөл мэд эмнэлгийн хамгийн гол онцлог бол энэ дээр орж байна. За энэ сөөвөл мэд эмнэлэг дээр бас нэг онцлог нь ийм гоё супер аппаратуудаар эмчилгээ онцлогоо хийхээс гадна бас одоо манай эмчнэр ялангуяа одоо дотрын эмчнэр одоо эрдэнэ төдрийн курс төгснөхийн дараа төрөлцсөн нарийн мэрэгчлийн курс эзэмшиж одоо дурангийн нарийн мэрэгчлийн курс эзэмшихдээ бас энэ дээр суралцсан юм байна. Тэгээ манай эмчнэрт бас нэг давуу талтай байна. Юу гэхээр зэрэг нь одоо дурангийн онцлогоо сайн хийж сурна, салстын хуул хагалгаагаа давхар суралцж чинь мөн түнчлэн одоо дуранг эхо онцлогоотой давхар хавс одоо өөрөөр дурангийн онцлогоогоо хитавын онцлогоотой давхар хавсран хийх онцлогооны боломжоо болон мэдлэг ур чадвараа дэвшүүлэхэд аюул давуу тал үүсэж байгаа учраас манай нэмлэгийн сөөвөл мэд эмнэлгийн нэг супер тал нь бас ингээд өөрөө эмчилгээ онцлогоо явуулахаас гадна эмчнэрийг дагалдуул сургаж байгаа аюул сайхан тал байна. Би ч гэсэн боддtiin эмч хүний үед бас манай олон залуу эмчнэр докторууд нарийн мэрэгчж байгаа эмчнэр маань ийм гоё аппаратаар эхэлж сураад тэгээд энэ сайн багш нараар заалгаад тэгээд энэ бүх арга барилыг зэрэг эзэмших давуу тал үүсэж байгаа их сайшаалтай сайхан байна. Хараа бүдүүн үзүүд ороо. Аргачлын байцаа. Тэгээд ингээд нэг урсгалтай яг урсгал нь тий. Одоо тэр цаачийн өрөөнөөс цэвэр дурангуу цаачийн өрөөнөд үрээ түгэлт хийдэг. Энийг одоо дурангууд цуглуулж аваад 537 стандарт. Одоо ч хамгийн супер уусмууд үсэ тий. Тэгээд одоо нэг эндээсээ ер нь бол нэг манайх дунджаар 50-аас 60 дуран хариуцаад нэг юм уусмлыг хийхээр дурангийнхаа хариуцлагыг бодсон одоо юу гэдэг концентрацийн буурч нэг үзээд тэр нь өнгө хөөрөх юм бол дараагийн юугаар энийг ингээд дөрөв төлчихсөн юм уу тий? Зөв. хариуцлагын бодис салдаг. За манайха сая бид нэр одоо ингээд дурангийнхаа аппаратаар танилцуулсан бол одоо энэ ариутгалын хэсэгтээ танилцуулъя. Би нэг гол утга учир гэдэг байгаа шүү дээ. Яг хэрхэн ариутгал нь яаж явагдیں۔ Аппарат нь ямар байдیں۔ Мэргэжилт нь ямар хүн бэ гэдгээс бүх утга учир үүсдэг. Тэгсэн чинь сая одоо аппаратыг танилцуулсан чинь яг аппараттайгаа адилхан ариутгах систем бол бас үнэхээр супер юм байна. Та нар одоо ингээд цөмөр ариутгах системтэй танилцъя. За одоо эндээ сая ингээд дуран хэрэглэсэн дуран маань одоо ингээд орж ирнэ. За ингээд хэрэглэгдсэн дуран маань орж ирэнгүүт ийшээ шууд ингээд бүртгэхтэй анхдагч ариутгал маань одоо ингээд энд хийгдэж явчихсан. Анхдагч ариутгал. За анхдагч ариутгал ийшээ хийгдэнгүүтээ одоо ингээд дурангийнхаа машин дээр орно. Ариутгах машин руугаа. За энэ хоёр бол одоо ингээд бүдүүн шулуун гэсний дурангийн машин. Энэ хоёр нь болохоор ходоодны дурангийн машин. За энэ чи одоо өдөрт одоо хамгийн бага 40-оос пик үедээ оргил үедээ бол одоо 90 хүртэл хүн үйлчлүүлдэг гэж байна шүү дээ. Тэгэхээр ийм ариутгалын машин, ариутгалын энэ цогц үйлчлэг нь аягүй сайн байх нь хамгийн чухал байдаг. Тэгээд эдний бас нэг давуу тал нь болохоор зэрэг энэ ариутгалын одоо супер уусмал хэрэглэдэг юм байна. За энэ Optex гэдэг уусмал байгаа. Одоо энэ ч одоо орчин үеийн хэрэглэж байгаа одоо дурангийн хэрэглэж байгаа хамгийн супер уусмал байгаа. Тэгээд энэ уусмалыг бас хэрэглэдэг. Хоёрдугаарт нь энэ уусмалын концентрац ямар хэмжээндээ байна, ариутгал хэр явж байна гэдгийг бас энэ индикатороор шалгачдаг юм. Энэ индикатор шалгаад үрж аваад энэ яг хангалттай хэмжээ өнгөний хувирлтны хангалттай хэмжээнд байх юм бол ариутгал одоо бүхэл ариутгал бол яг зарчмын дагуу супер одоо яг цогц төвшөндөө явж байна гэдгийг гэдгээ одоо батлаад харуулаад ингээд баталчдаг юм байна. За энийг бол одоо манай Батболго доктор өөрөө бичсэн 537-гийн сайдын зөвлөлөөр батлуулсан одоо нэг дурангийн ариутгалын нэг урсгалын систем гэдгийг өөрөө бичээд батлуулаад одоо сайтын түвшинд оруулсан. Яг тэр зарчмыгаа энэ одоо сөөвөл мэд эмнэлэг дээр хэрэгжүүлж байгаа юм байна шүү. Тийм учраас яг ингээд энэ урсгалаар тэндээс дурангууд орж ирлээ, ариутгалаа гарлаа. Яг энэ урсгалаараа яг цэвэр дурангууд маань ингээд цаашаа хэрэглэгдэхээр гараад явна. Энэ стандарт төвшинг хамгийн анх батлуулсан, хамгийн анх хэрэгжүүлсэн, хамгийн одоо яг үйлчлэгээд хэрэгжүүлж явж байгаа энэ газар бол манай сөөвөл мэд эмнэлэг байна. За лаборатори. За эмнэлгийн хамгийн гол чухал хэсэг бол лаборатори гэдэг. За одоос өмнө сөөвөл мэд эмнэлгийнхаа нэгдсэн лабораторийн үйлчилгээтэй танилцъя.
За нэгдсэн лаборатори. За энэ сөүл мэдийн бэлтгэний онцлог нь болохоор зэрэг энэ эдийн бэлтгэцээ өөрсдөө хийгээд эдгээр шууд эдийн бэлтгэцээ хийгээд шинжилгээний хариу гаргачихт юм байна. Энэ одоо юу гэсэн үг вэ гэхээр зэрэг одоо бид нар ходоод бүдүүн шулуун гэцээ дурандуулж байгаа. Тэндээс эдийн шинжилгээ авч байгаа биопси гэдэг. Тэр шинжилгээ авахд одоо ихэнх гэмтэлгүүд бол тусгай одоо эдийн шинжилгээ хийдэг хэсэг рүү, патантомын хэсэг рүү, эмгэн анатомын хэсэг рүү явуулаад байдаг. Энд бол одоо шууд эдийн бэлтгэцээ өөрсдөө ингэж хийгээд тэгээд эндээ хараад эндээ шууд одоо биопсийнхаа материалыг одоо эцсийн дүгнэлтийг гаргаад явцдаг ийм давуу талтай юм байна. Тийм учраас дурандуулсан улсууд нэг газар бүх шинжилгээ хийлгэж бүрэн боломжтой ийм хэсэг байна. За хоёрдугаарт нь бид нар одоо энэ лабораторийн машинууд нүхээр бас сайн машинууд байна. За энэ Sysmex компани Jod гэдэг одоо Японы брэнд Sysmex гэх Японы брэнд аягүй сайн компаниудыг тэрний одоо хэн компани Jod машин байна. Энэ машин дээр одоо биохимийнхаа бүх шинжилгээнүүдийг хийдэм байна. Beckman Coulter гэдэг Америкийн компани байгаа. За энэ дээр болохоор дархлааныхаа шинжилгээнүүдийг, иммунологийн шинжилгээнүүдийг хийдэг байна. За энэ Magnum гэдэг бас энэ дархлааны шинжилгээнүүдийг хийдэг. Лабораторид бас үнэхээр сайхан юм байна уу? Бас супер аягүй сайн. Дандаа брэндүүд хийгддэг юм байна. Брэнд аппаратуудаар шинжилгээнүүд хийгддэг юм байна. За шинжилгээнд бэлдэх сортиметрүүд нь одоо бүгд ингээд зарчмын дагуу хадгалагддаг. За юм байна. За ийшээ болохоор цусны шинжилгээ нь болохоор за энэ Япон брэнд Sysmex-ээр хийгдээд явждаг. За эмнэлэг төвч байгаа үйлчлүүлэгчид бол бусад улсуудын коглаграм шинжилгээ хийждэг. За энэ болохоор зэрэг энэ юу вэ? Нөө амьсгалаар өгдөг хеликобактерийг амьсгалаар өгдөг аппарат байна. За ингээд ерөөсө бүх аппарат тоног хөрөмжүүд дандаа брэнд фирмийн аюул сайн аппарат тоног хөрөмжөөр хийгддэг юм байна. За сөүл мэд эмнэлгүүд ирэхэд бас тасарсан юм байна шүү. Тэгэхээр сайхан хийгддэг юм байна. За Olympus микроскопоор Olympus байна. Olympus микроскопоор одоо шинжилгээнүүдээ хийдэг. Sysmex-ийн принтертэй. За шээсний тунцсаа үздэг. За юм байна. Үнэхээр гоё байна. Сайхан аппарат тоног хөрөмжүүд дандаа брэндүүд хэрэгэлдэг. Бас л хамгийн одоо эмнэлэгч хамгийн гол зүйл болохоор аппарат тоног хөрөмж гэдэг лабораторийн шинжилгээ бол хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Эмчилгээний оншиг тавихад хамгийн гол үүрэгтэй зүйл нь лабораторийн шинжилгээ байдаг. Энд бол хамгийн сайн аппаратууд байх нь одоо эмнэлгийн эрхэм чухал зорилго байдаг да. За сайхан байна. За бид нар одоо сөүл мэдээллийнхаа компьютер онцлогын хэсэг рүү орж ирсэн байна. Бас л Toshiba брэндийн ийм гоё одоо тоцсогчтой хийгддэг компьютер онцлогын аппаратыг Toshiba брэндийн аппаратаар хийд юм байна. Ер нь аливаа эмнэлгийн бүх аппарат тоног хөрөмж одоо нэг дороо цогц байх, бүх шаардлагыг хангасан байхдаа одоо брэндүүд байх нь хамгийн гол утга учир гэж одоо яриад байгаа. Одоо энэ Toshiba бол бас одоо компьютерийн маш сайхан, маш том брэнд байдаг. За энэ аппаратыг компьютер онцлогоор хэрэглэдэг юм байна. За одоо сөүл мэдээллийнхаа доторын цэгтээ танилцъя. Бас одоо сөүл мэд төв эмнэлэг дээр 15 ортой доторын цэгтээ юм байна. Чөө сайхан төсөв байна доторын цэг дээр. За сайн байцгаана уу. За доторын цэг нь бол 15 ортой. Ерөнхийдөө одоо эн чинь хамгийн хийгддэг хаалгаа нь өдрийн мэслийн эмчилгээ дурангийн одоо сас хуул хаалгаа одоо нодин гэхэд 25 онд чинь 120 тохиолдол одоо сас хуул хаалгаа хийгдсэн байна. За энэ усууд нь болохоор 3-4 хоног одоо энэ доторын цэгтээ хэвтэн эмчилгээд гардаг. Бусад одоо оншоор бусад нослогийн оншоор бас бүгдөө одоо эмчилгээ онцлогоогоо хийлгээд эмчилгээ хэвтэн эмчилгээ шаардлагатай бол доторын цэгээр үйлчлүүлээд гардаг ийм тасаг байна. За одоо бид хөөд ингээд дурангийн дасаг одоо доторын цэгтээ танилцлаа. Ерөнхийдөө бол одоо энэ дурангийн дасаг бол хамгийн сайн аппарат хэрэгжилж байна. Хариуцлага үйлчлэг нь одоо стандартын дагуу маш сайхан хийгдэж байна. Хоёрдугаарт нь үнэхээр сайн одоо супер эмч мэрэгчлэнүүдтэй байна. Дээр нь болохоор зэрэг энд одоо мэсцлийн эмчилгээ хийгээд сас туулах хагалгаагаа хийлгэсний дараа
одоо хэвтэн эмчлүүлдэг гэсэн одоо бүх үйлчлэгээ нэг дороо цогцоо нэгдэг бол эмнэлгийн хамгийн том давуу тал байдаг. Мөн одоо дурангийн онцлогоо хийлгээд тэндээс биопси эдийн материал авах юм бол эдийн бэлтгэцээ шууд энд хийгээд хариуг нь тэр дорн гаргацдаг. Мөн түүнчлэн бусад одоо олон эмнэлгүүд дээр дуран хагалгаа хийгээд биопси эдийн материал авсан газар энд өөрөө эдийнхаа бэлтгэцийг хийлгэж шинжилгээ хийлгэх ийм боломжтой тасаг байна. Ийм учраас одоо хэсэг байна. Тийм учраас одоо манай нийт үйлчлүүлэгчид ийшээ одоо энэ сөөвөл мэд эмнэлэг рүү хандах юм бол одоо хоол уусрах замын дурангийн цогц бүрэн үйлчлэгээ аваад гарах бүрэн боломжтой ийм сайхан эмнэлэг болоод тасаг мэрэгчлэнүүд үйл ажиллагаа явуулж байна. Төв салбарнууд одоо хангалтны хажууд байгаа. Дараагийн салбар Баянзүрэг Сөүл мэд нэгдсэн эмнэлэг дээр хүрэлцэн ирээд байна. За энэ Баянзүрэг мэд Сөүл нэгдсэн эмнэлэг бол одоо үндсэн 5 тасагтай дотор мэдрэл, за дурангийн тасаг, эмэгтэйчүүдийн тасаг, мөн одоо шүд эрүүл нүрийн шүдний мэслийн тасгаар үйл ажиллагаа явуулж байгаа ийм нэгдсэн эмнэлэг байна. Одоо нийтдээ 15 ортой энэ эмнэлэг дээр бид хүрэлцэн ирээд байна. За энэ эмнэлэг хамт олон бол одоо энэ нийтдээ 15 эмчтэй, нийт совилогч, мөн одоо эмнэлгийн бусад мэргэжлийн ажилтнууд нийлээд 30 гаруй одоо ажилчтай ийм эмнэлэг байна. Одоо та бүхэн одоо бүгдөө хамтдаа энэ эмнэлэг рүү ороод одоо дотоод үйл ажиллагаатай танилцъя. За одоо энэ манай эмнэлгийн одоо ресепшн хүлээн авах гэсэн байна. За ресепшн Сөүл мэд Баянзүрх эмнэлэг. За энэ болохоор Баянзүрх захын яг эсрэг талд байдаг энэ хэсэг байна. За одоо бас нэлээд үйлчлүүлж ихтэй хувийн одоо сайхан нэгдсэн эмнэлэг байна. За одоо бүгдөө дэшээ гараад баскетын үйл ажиллагаатай дэлгэнгүй сайхан танилцъя. За Баянзүрх Сөүл мэд эмнэлэг маань нэгдсэн эмнэлэг маань одоо өөрсдийнхөө үйлчлүүлэгч эмчилгээ онцлогоо тэгээ захиалга өгөх одоо эмнэлгийн тусламж үйлчлэгээ авахдаа энэ колл центрээр дамжуулаад шууд авчт юм байна. Ийм учраас та бүхэн одоо энд үзүүлэх эмчилүүлэх онцлогоо хийх шаардлагатай бол шууд утсаар цагийн захиалга авчих боломжтой юм байна. За тэгэхээр цөмөр одоо энэ колл центрийн үйл ажиллагаатай орж танилцъя. За сайн байна уу? За Баянзүрх нэгдсэн эмнэлгийн колл центрийн төв юм байна тийм ээ. Танах ч одоо ингээд бүх одоо эмчилгээ үйлчлэгээ за одоо ингээд онцлогоо одоо дурангийн цаг авах ч юм уу тий эмнэлэг хэвтэн эмчлүүлэх бүх одоо юу яхтай нэг колл центрээр бас мэдээллүүдээ авчихна. Эмчилгээ онцлогооныхаа бас мэдээллийг авчих уу. Ямар үйлчлэгээ явуулдаг тий. За манай колл центрийн үйл ажиллагаа чинь Баянзүрх Сөүл мэд нэгдсэн эмнэлэг болон төв эмнэлгийнхаа хоёулынгийнх нь одоо нийт мэдээллийг авдаг, утсаар хүмүүсээс утсаар мэдээлэл өгнө. Онцлогоо зөвлөгөөгөө тайлбарлана. Тэгээд дээрэс нь өдөрт одоо Facebook чатанд бас хариу өгнө. Өдөрт 300 гаруй дуудлага утсаар мэдээлэл өгөөд бас мөн чатанд хариулт өгч байгаа. За. Энэ хэдээс хэдэн цагийн хооронд колл центр маань ажилладаг? Колл центр маань өглөө 07 цагаас орой 21:00 хүртэл ажиллаж байгаа. За өдөрт нь 250-аас 300 орчим дуудлага авдаг. Тийм 300 гаруй ер нь заримдаа их үедээ бол 300-500 орчим дуудлага авч байгаа. За энд одоо тэгэхээр Баянзүрх нэгдсэн Сөүл мэд нэгдсэн эмнэлэг рүү хандах болон төв центр рүү хандах бүх улсууд колл центрээс хангалттай хэмжээний мэдээлэл авч болох юм байна тийм үү? Болно хангалттай хэмжээний мэдээлэл авна. За жишээл одоо юу холбоотой мэдээлэл авах вэ? Одоо хүмүүс хэвлэн ходоод бүдүүн эзний дуран асууж байгаа. Ходоод бүдүүн эзний дурангийн захиалгыг эндээс аваад айл эмчийн сонголттойгоор айл эмч рүүгээ эмчийнхэн цагийг оруулж өгдөг. Тэгээ үнийн мэдээллийг өгнө. Бас хэвтэн эмчлүүлэх. Хэвтэн эмчлүүлж олдно. Тасаг дээр 35 орт. Бүх тасгийнхаа мэдээллийг өгөх юм байна тийм. Тийм бүх тасгийнхаа мэдээлэл. Ер нь эмнэлэгтэй холбоотой бүх мэдээлэлээ 7505 76 66 утсаар ингээ колл центр хариулт өгдөг. За баярлалаа. Баярлалаа. Танаа Сайн байна уу? Сөүл мэд Баянзүрх эмнэлэг байна. Танд дугаарлцгаа. Хотоодын дуран хийж байгаа. Хотоодны сэрүүн дуран 110 мянга, хотоодны унтах татад орох дуран 250 мянга. Хотоодны унтах татад дуранд орж байгаа тохиолдолд та зүрхний бэлтгэл заавал хийсэн байх шаардлагатай. Манайх одоогоор хотоодны дээр Батуулга, Чин зэрэгэд 2 эмч ажиллаж байна.
За одоо цөмөрөө Баянзүрх Сөүл бид эмнэлгийн одоо дасгуудын үйл ажиллагаатай танилцъя. За одоо эхний ээлжийн цөмөрөө эмэгтэйчүүдийн дасаг, доторын дасаг, төгс ажиллагааны дасаг эрентгэнтэй танилцгаая цөмөрөө одоо. За одоо цөмөрөө Баянзүрх Сөүл бид эмнэлгийнхаа дурангийн дасгын үйл ажиллагаа танилцъя. За дурангийн дасаг бол бас энд бас нэлээх өргөн үйл ажиллагаа явуулдаг. Дурангаар бас мэсэсэл онцлогооны хажуугаар одоо мэсэслийн үйл ажиллагаа явуулдаг. Бас нэлээд том сайхан дасаг байна. За одоо цөмөрөө энэтэйгээ танилцгаая. За. Чиг сайхан дасаг шүү дээ. Яг сонгогдсон эмнэлгийн дурангийн дасаг яг иймэрхүү байдаг. Яг адилхан зохион байгуулалттай. Бүр тэрнээс том саруулхан ийм дасаг байна. За би сая орж ирлээ чинь. Би ч одоо тулгай эмч дээр урд нь сонгогдсон эмнэлэг дээр олоо очиж ийсэн. Одоо энэ чинь өөр аюул сайхан том дасаг шүү дээ. Энд чинь бас эмчилгээ хийж, онцлогоо хийж, бас мэслээ дурангийнхаа мэслийг хийж байгаа бох тийм ээ. За. Ер нь манай Сөүл эмнэлэг чинь хоёр эмнэлэг байгаа. Тэгээ одоо энэ манай энэ салбар болохоор Баянзүрх салбар гэдэг. Одоо өөрөөр хэлбэл шар хатны цай 66-гийн энд байдаг. Тэгээд бас юу гэдэг хотын юм захын юм байралтай хувийн эмнэлгүүд айгу хоор байт юм байна. Бас энэ дурангийн тусламж үйлчлэгээ бас үзүүлэх тийм газар бас их хор байдаг. Тэгээ манай энэ салбар бол одоо шар хатанд байгаа салбар гэсэн үг нэ. Энэ бид нар бол дурангийн одоо бүхэл төрлийн тусламж үйлчлэгээ үзүүлэхээр одоо 5 сараас хойш үндсэндээ дасаг ажиллагаа эхлээд одоо дурангийн үйл ажиллагаанууд явагдаад за ойр зур ажилбарууд хийгдээд одоо тохгүй хавдрын хаалганууд хийх гээд байж байгаа гэсэн үг. Бас дээрэс нь манай эмнэлэг чинь нөгөө мэслийн дасаг ер нь он гараад эрхлэлтэнд орж байгаа. Тэгээ үндсэндээ мэс заслын хол ус чиглэлийн ер нь мэслийн тусламж үйлчлэгээ үзүүлэхгүй иж бүрэн тэгээ онцлогоос өсвөлээд одоо мэс заслын эмчилгээ хүртэлх үзүүлэх юм зорилттой тэгэл ажиллаж байна да. Ёстой сайхан мэдээ байна. Ягаад гэвэл одоо нэр хүнд өгөхий одоо бүр юм гармгаа сайхан мэрэгчлэтнүүд за энэ одоо Монголыг тэргүүлэх эмчнэр байна. Захын хорооллын дүүрэгт одоо хурж ирж эмчилгээ үйлчлэгээ тусламж үзүүлнэ гэдэг чинь маш сайхан байгаамаа. Тийм учраас үнэхээр яг тийм манай захын хороол болон одоо энэ алслагдсан бүсүүд чинь үнэхээр одоо ингээд бас чадварлаг сайн эмчнэрийн тусламж одоо харилцангуус авч чаддгүй тийм хэсэг байгаа. Энд одоо ингээд энэ хэсэгт Баянзүрх дүүрэгт ингээд ажиллаж байгаа. Та энэ ч одоо өдөрт хэдэн 7 хоногт хэдэн удаа ажиллаж байгаа юм? Ер нь бол юу 7 хоногт 3 удаа. Тэгээ 2 дахь дүүрэгт хагас өдөр энэ Баянзүрх салбар дээр ирж ажиллаад тэгээ эндээ манай салбар ч бас юу гэх хэвтэн ортой, 30 ортой. Тэгээд ямар нэгэн одоо ажил хийгдэх юм бол эндээ хэвтээд тэгж бүрэн болцоотой. Тийм одоо тоног төхөөрөмжийн хувьд ч гэсэн ер нь бол том эмнэлгүүдээс дутхааргүй хамгийн орчин үеийн дээрэс нэмээд эмчилгээний дурангийн одоо гол чиглэлүүд тэг ялангуяа сонгодоо эмнэлэгт байж ах үед тэг хийж ийсэн ихэнх хаалгаанууд бол бүрөө орох болцоотой байна. Тэгээд бас эмчнэр бас их одоо юу гэдэг чадварлаг эмчнэр бас энд ирсэн. Ялангуяа унтуулгын эмч байж госпиталаас одоо ирээд бас ажиллаж байгаа бидэртэй хамт. За тэгээд мөн залуучууд гэдэг. Ер нь бол мэслийн багч гэсэн ер нь нэлээд бас их мундаг залуучууд тэ хавдар болгон том эмнэлгүүд ажиллаж байсан залуучууд ирж ажиллахаар ер нь болж байгаа шүү. Тэгэхээр ер нь бол манай Баянзүрх салбарын одоо ирээдүй бол бас нэлээд гэгээтэй харагдаад байгаа. Ялангуяа нэлээд төвхтэй нарийн төвхтэй эмнэлгийн тусламж үйлчлэгээ үзүүлэхэд бол ер нь боломжтой болох уу гэсэн юм хүлээлттэй л байна да. Их баярлалаа. Батулга эмчээс олон жил ажилласан өөрөө бас салс хуул хагалгаа шинэ технологи нэвтрүүлсэн гэдэг утгаараа ер маш олон дурангийн эмч шавьтай олон шавнартай тэр одоо шавнарын ч гэсэн Монголын бас тэргүүлэх томоохон эмнэлгүүдэд ажиллаж байгаа ийм доктор байгаа. Тэгээ энэ Баянзүрхчүүдэд болон одоо захын хороолд үйлчлүүлж байгаа мөн одоо насгсан бүсээ үйлчлүүлж байгаа улсуудад бас сайхан мэдээ байна. Хоёрдугаарт нь Батулга эмч одоо урд нь үйлчлүүлжсэн клиентүүд ч гэсэн одоо энэ Баянзүрх мэд эмнэлэг дээр ирж одоо дахин үйлчлэгээ онцлогоо эмчилгээний тусламж авахдаа энд ирэх бүрэн боломжтой болсон байна шүү дээ тийм ээ. За их баярлалаа. Танай ариутгал цэвэрлэг чинь яаж явах вэ? Яг стандартын даа. Ааха. Одоо ингээд энэ чинь ингээд юу шүү дээ. Дурангийн 2 өрөөтэй. Зөв. За тэгээд сэрэг хөрөө бас байгаа. Одоо оолтой дуран бол ерөөсөй орно шүү дээ манай чинь. За тэгээд ариутгалын өрөө. Оо за. Донга ариутгалын хэсэг. Лаваш автомат машинууд. Автомат машинуудтай. Бүгдөө. Ерөөсөй хамгийн сүүлийн байж байгаа. Бүх сүүлийн бүх тоног төхөөрөмжүүд байж байгаа.
нөгөө хамгийн чухал юм чи ерөөсөө ариутгал шүү дээ. Тий. Дурчид хамгийн чухал юм да Ариутгал. Тийм болохоор яг л энэ тал руугаа илүү анхаарал. Одоо ерөөсөө юу гэдэг том имлгүүд ямар төвшөнд байдгүй гэдэг яг тэр төвшөнгөөрөө л бид тэр үйл ажиллагаа явуулаад байна та. За айгуу сайхан юм биш үү. Нэр хамгийн чухал юм бол одоо дунд мэдээж сайн мэрэгжилтэн хамгийн сайн дурангийн аппарат дээр нь бол ариутгалын асуудал хамгийн чухал байдаг. За энэ чинь онцлогоо амжилтгээ зас бас бис ажиллагууд хийгддэг ийм дасаг байна. Одоо хоёрдугаар дээр одоо бас бүхэл бүтэн цоо шинээр одоо мэсэслийн хэсэг зохион байгуулж байгаа юм байна тийм ээ. За энд одоо энэ дасаг байна. Одоо энд гол төлөв одоо ямар эмгэг их байна? Тийм манай эмгэгчин бол юу юм бэлээ. Хууч нь дархан тэтгэгээд нэртэй. Тийм. Өөрөөр хэлбэл маглын итгэмжлэгдсэн. Тэгээ эрүүл мэндийн даатгал авдаг эмнэлэг байж байгаа. Сая 8 сараас үндсэндээ эмнэлгийнхээ нэрийг өөрчилсөн. Өөрөөр хэлбэл нөгөө үндсэн Сеул эмнэлэг маань одоо манай гол эмнэлэг маань Сеул эмнэлэг шүү дээ. Сеул мед эмнэлэг. Тэгээд энэ тэр Сеул эмнэлэг дээр байгаа эмчилгээ онцлогооны менежментийг шууд энэ дархан тэтгэгт эмнэлэг рүүгээ авцраад өөрөөр хэлбэл Сеул мед Баянзүрх гээд тэгээд үндсэндээ Сеул мед эмнэлэг дээр явж байгаа бүх одоо эмнэлэг үйлчлэгээ бол энд явах бүрэн болцоотой болж байгаа гэсэн хүн. Тэгээд ер нь бол бас ийм одоо юу гэдэг ажиглаж байгаа зүйл бол мэдээж хоолой суралц замын хавдар бол үнэхээр гарцаахгүй их байна. За өнгөрсөн 24 оны 10 сараас хойш үндсэндээ бүтэн жил гарангийн хугацаанд манай одоо Сеул мед эмнэлэг маань 120 орчим хаалга хийсэн байна. Зөвхөн одоо хавдрын хаалга гэсэн улаалаа хотод бүдүүн эзний. За дээрэс нэмээд цус алдлт болон тэгээ үндсэндээ ерөөсөө захын одоо дүүргүүдэд тохиолддог бас ийм онцлог одоо төвийн юунууд баг тохиолддог юмуд байна. Үндсэндээ юу вэ гэхээр за мэдээж цус алдлт байна. Хоёрдугаарт нь хавдар бас их байна. Ер нь бол гуравдугаарт нь бол энэ хоол уусруулах замын одоо архаг өвчний улмаас үүссэн нарийсал одоо юунууд бол бас их байт юм байна. За тэгээд үндсэндээ одоо энэ чиглэлийн эмчилгээнд бол түлхүүгээ явж байгаа гэсэн үг. За энэ Баянзүрх эмнэлэг дээр бол ер нь бол доторын чиглэл буюу ялангуяа гастроэнтерологи, гепатологийн чиглэл нь бол илүү дамгаа байдаг. Манай чинь инфлэг гээд доторын айгу мундаг эмч ажилтдаг олон жил ажилласан. Дээрээс нэмээд өөрөөхөө дурангаа хийждэг. Тийм болохоор одоо юу гэдэг доторын онцлогооны чиглэлээр бол үнэхээр одоо юу гэдэг бас их сайн байт юм байна. Тэгээ энэ дээр одоо манай багийнхан маань улам хүч нэмэгдүүлээд за дээр нэмээд одоо он гараад мис заслын баг ороод ирэхээр үндсэндээ нэгдсэн эмнэлгийн түвшинд үйл ажиллагаа зохис үйлчлэгээ явуулах тийм бүрэн болцоотой орны тоо хувьд ч гэсэн өөрийнх нь одоо энд 30 ороо байгаа байхгүй. Энэ дээр одоо ахаад мис заслын миний ойлгосноор бол 15 ор нэмэгдэнэс ингээ нийт 45 ортой гэдэг чинь бас захын дүүрэгт бол нэлээд одоо их ортой эмнэлгийн тоонд орохоор болж байна гэсэн үг байна. За тэгээд дээрэс нь мис заслын өрөө өгч чинь вакуум хийж байгаа шүү дээ ерөөсөө. Тэгээ вакуум хийж байна гэдэг чинь ер нь том мис засал руу тэмүүлж байгаа гэсэн үг. За мэдээж үе болон за тэгээ дээрэс нь нэмээд хэвлийн хүндий болон цэсний хүндий мис засал бол хийнэ гэсэн юм зорилттой тэ одоо ажиллаж байгаа гэсэн үг байна. Тэгэхээр ер нь бол зүгээр яг хөө миний хувьд бол нөгөө хотын төвд голцоо ажиллаж исэн. Тэгээ юм захын дүүргүүд дээр одоо их ховор ажиллаж исэн учраас ер нь өвчлөлийн бүтцийг бас их өөрөөр харж байсан байна. Тэгэхээр ялчгүй бас энэ захын дүүрэгдэх одоо өвчлөлийн бүтц бол илүү их тийм яаралтай тал руугаа байд юм байна. Төлөвлөгөөс илүүгээр тийм ээ. Тусламж үйлчлэг тэр даруйдны үзүүлэх хүйц байх ёстой юм байна гэдэг утгаараа бол ер нь явандаа магадгүй яаралтай тусламжийг бас авах уу гэсэн бодол байгаад байна тийм. Өөрөөр хэлбэл цэцалталт байт юм уу тийм. Одоо манай гастроэнтерологи хамгийн аюултай юм чинь цэцалтал шүү дээ тийм ээ. Тэгэхээр цэцалталтыг хүртэл авах ийм одоо боломж юу вэ нүү гэдэг талаас нь тийм. Энэ дээр нь бидний зүгээс эмнэлгийн тоног төхөөрөмж болон хэвтэн ингээд тийм сэхэн амьдруулах гэдэг бүх процесс дээр бол ер нь анхаарал хандуулж байгаа. За баярлалаа. За Баянзүрх мөд эмнэлэг маань түрүү одоо
энэ эмнэлгийн удирдлагын баг болон түүнчлээ одоо эмч докторууд нь хэлжсэн маш гоё операц байгуулагдаж байгаа. За энэ операцыг одоо ингэж барьж байгаа юм. За энэ операц болохоор зэрэг эмслийн өрөө шүү. Энэ эмслийн өрөө болохоор зэрэг яг энэ одоо Азийн өндөр хөгжилтэй орнуудын эмнэлэг болон одоо манай том эмнэлгүүдийн яг энэ зарчим одоо орчин үеийн шаардлага хангасан вакуум операц буюу ламинар урсгалтай операц гэдэг шаардлагаар хангаж явж байгаа юм байна. Энэний онцлог нь болохоор агаар дээрээс орж ирнэ. За энэ агааржуулалт одоо цэвэр агааржуулалт ингэж явагдаад агаар нас мөн доогуура ингэж соргочдөг. Мөн одоо энд бол бүхэл хагалгааны машинууд одоо ингээд ансын том унтуулгын том машин хагалгааны бүхэл хэсгүүд одоо дуран орчин үеийн шаардлаганд дурангийн хагалгаа бүхэл угсралт тоног төхөөрөмж одоо захиргааны монтаж агаарын урсгал энэ бүх зүйлс нь яг орчин үеийн эмнэлгийн шаардлага хангасан дагуу зохион байгуулагдаж байгаа юм байна. Тэгээ энэ хамгийн гоё давуу тал нь юу вэ гэхээр Баянзүрх дүүрэгт одоо энэ аслагдсан одоо захын хороолол ийм гоё процентоор нэгдсэн эмнэлэг байгуулна гэдэг чинь одоо альва эмнэлгийн хамгийн чухал юм бол нэгдүгээр хамгийн сайн мэрэгчлэтнүүд байдаг, хоёрдугаар эмнэлгийн тоног төхөөрөмж байдаг, гуравдугаар яг шаардлага хангасан эмчилгээ үйлчилгээ онцлогооны процедур хангах хамгийн сайн технологи багжууд байдаг. Дараагийн нэг асуудал нь болохоор зэрэг тэр үйл ажиллагаа явагдах хамгийн нөхцөл бүрдсэн орчин байдаг. Ийм учраас энэ одоо хагалгааны өрөөгөө яг орчин үеийн эмнэлгийн шаардлага хангасан ийм өрөө байгуулж байгаа маш их сайшаалтай юм байна. Тун утахгүй оны дараа 1 сард одоо 10 сарын сүүлээр суйрлагдж эхлэх юм байна. Одоо 1 сараас шинэ онд одоо энэ мэслийн дасгал үйл ажиллагаа явуулж эхлэх юм байна шүү. Манай Баянзүрхчүүд бол их сайхан боломжууд нэгдэж байгаа юм байна да эмнэлгийн тусламж үйлчлэгээр. За манайхаа энэ эмт би одоо эмч хүний хувьд одоо ингэж хэлэхэд хамгийн одоо орчин үеийн шаардлага хангасан операцийн хамгийн гол зүйлс одоо энэ байд юм аа. За түрүүн би агааржуулалтын талаар ярьсан. Дээрээс агаар шууд орж ирэн доогоор соруулах ламинар системээс гадна энэ хийн системүүд нь ингэж яг давхар явждаг. Хагалгааны өрөө болгонд хийн систем орж ирдэг нь хамгийн давуу тал байдаг. За энэ одоо та бүхэн энэ олон цэг соолоонуудыг харж байгаа. Энэ цэг соолоонууд бол нэгдүгээр шахсан агаар, одоо сорж байгаа агаар, хэвлэн хөндөд дурангийн бэлтгэл хамгийн чухал зүйлсүүд мөн одоо CO2 нүүрс хүчлийг явах юм байна. За унтуулга болон одоо өвчтөндөө унтуулга өгч явахад бас CO2 азотын эсэл хүчил төрөгч бүх систем нь одоо ингэж явж байгаа. Яг одоо энэ хийн системийг хангаад ирэхээр одоо операцийн хамгийн гол шаардлага энэ болчиход байгаа. Агааржуулалтын систем, хийн системүүд орж ирэх. Тэгээд энэ олон кабель утсууд маань бүх одоо ансын машин болон дурангийн аппаратууд ажилуулах бүх систем нь одоо холбогдох, ухсрагдах нэгдсэн систем нь ингэ явж байгаагаараа энэ бүх систем шаардлагыг хангасан учраас л одоо шинэ 100-ны үеийн мэсэслийн хагалгааны хэсэг операцийн гэж энэ гол утга учир нь энэ тал өршиж байгаа маа. Даатос мөрөө Баянзүрх Сөүл мэд эмнэлгийнхаа дотрын засгийн үйл ажиллагаатай танилцъя. За сая дурангийн засаг дээр ярьж байгаа манай Батулга эмч ярьж ирсэн. За манай дотрын засгийн эмч Инх Тунгалга эмч маань олон жил ажилласан. Бид нар одоо хоол узурах замын бүтэн одоо онцлогоо эмчилгээ одоо мөн мэслийн эмчилгээг бүрэн боломжтой юм байна. Тэгээ захын дүүрэг бас нэг жоохон онцлогтой байд юм байна гэж ярьсан. За одоо тэгэхээр тодруулаад одоо дотрын засгийн үйл ажиллагаатай цугаараа танилцъя. За манай Инх Тунгалга эмч чинь хэдэн жил ажиллаж байгаа вэ нэлээ? Ангаа ухааны их сургууль төгснөөс хойш одоогийн байдлаар би чинь 22 дахь жил ажиллаж байна. Яг тухайн эмнэлэгтээ бол 6 дахь жилдээ. Одоо ингээ 26 онд 7 дахь жил рүүгээ орлоо. Тэгээ байршлын үед бол манай эмнэлгийн маань хувьд жахан захын дүүрэгт байршдаг боловч бид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг даатгалтай болон даатгалгүй чиглэлээр тухайн бүс нутагт доктортой үйл ажиллагаа тасралтгүй явуулаад байгаа учраас бас өөрийн гэсэн үйлчлүүлэгчтэй, клиенттэй бид нарыг зорж ирдэг иргэдээ маань зам нээлттэй хэвээрээ л байгаа. За их баярлалаа. Ер нь сая Батулга эмчд ярьсан ерөнхийдөө бас захын дүүрэгд онцлог бас жоохон байгаад байна. Хоол узах зармын ахраг эмгэг мөн түнчлээ одоо хатан гаршилт эмгэг бас хавдрын ажиллагаа бас нэлээд их хийгдэж байна. Хавдар нэлээд их илэрч байна гэж ярьж байна. Ер нь та энд бас нэлээд хэдэн жил ажилласан байна. Ер нь энэ дотрын эмгэгийн онцлог ер нь ямар байд юм бэ манай Баянзүрх дүүрэгт? За Баянзүрх дүүрэг маань ер нь Улаанбаатарынхаа хэмжээнд одоо томоохон дүүрэг шүү дээ. Тэгээд оршин суугчд олонтой. Баянзүрх дүүргээс гадна баруун одоо зүүн чиглэлийн аймагуудын урсгал бас яг нааша чиглэж орж ирнэ. Ихэвчлэн одоо Налаах, Багнуур гэдэг ингээд зүүн аймагуудаас бас үйлчлүүлэгч маань ирнэ. За өвчлөлийн хувьд бол мэдээж хэрэг бид нар бас нэгэнт онцлогооны шинэ тоног төхөөрөмжийг оруулаад боловсон хүчин чадварчаад Батулга эмч маань хамтарч ажиллаад ингэж байгаа учраас
ходоод улаан бүдүүн эзний 25 трийн хөгжлөлийн илрүүлэг бол маш сайн явж байна. За бүс нутгийн бүс орчмын хувьдаа бол ер нь илэгдс ходоод эзний эмгэгүүд давмгай ингээд онцлогдож биднээс үйлчлэг авдаг. Ер нь бол яг одоо манай эмнэлэгч бас давхар ингээд дурангийн онцлогоноосоо гадна яхаа хийгдчихэн тэ зүрхний бичлэг, зүрхний чиглэлийн бүх эмчилгээ үйлчлэгээ явцдаг учраас зөнхлөн тохиолдох дотрийн бүх нозологийн өвчнүүд л бидэнд ханддаг. Ийм байдалтай. За их баярлалаа. Баян зэрэгчүүд болон одоо энэ манай энэ дүүргийн хамт олон маш их сайхан баяр талархалтай мэдээллүүд энэ эмнэлэг танилцуулж яхад явагдаж байна. Яагаад вэ гэхээр зэрэг энэ эмнэлэг маань Сөүл мэд эмнэлэг авсан цагаас хойш одоо Солонгос менежмент бүх одоо эмчилгээ оншилгоо удирдлагын менежмент Солонгос менежмент орж ирж байгаа Сөүл мэд эмнэлгийн 2 дугаарт энэ олон жил ажилласан туршлагатай эмчнэр нь байж байна. Түүнчлэн одоо шинэ хагалгааны хэсэг бүр орчин үеийн шаардлага хангасан одоо томоохон эмнэлгүүдийн одоо тэр хагалгааны хэсэг шинээр байгуулагдаж байна. Тэгэхээр хоол уусрах зам бол дотрын чиглэлээр бүтэн зохицуулчлага авах бүрэн боломжтой. Тэгээ хавдрын хагалгаануудыг хийгдэх ийм суурь тавигдж байгаа явдал нь бидний хувьд бол маш их баяртай байна. Ялангуяа энэ одоо үйлчлүүлэгч баян зэрэгчүүдийн хувьд бол хамгийн талархууштай мэдээлэл байгаамаа. За тэгээд яг бидний зүгээс бол нэгэнт энэ хүн ам сууршил өндөртэй бүс хоёрдугаар болохоор болж өгвөл улсын эмнэлгийн ачааллаасаа дүүргийн эмнэлэгтэй ойролцоо байрлал барилж байгаа учраас дүүргийн эмнэлгийнхаа ачааллыг хуваалцах юмсан. Тэн дээр хүмүүс цаг алдаах, хүлээх, одоо дугаарлах те мэдээч хэрэг эмчнэр маань боломжийн ирээнд ажиллаад байгаа учраас хүн ам олон гэдэг маань өөрөө бид нар бас ачаа үүрэлцэх юмсан, ачаа хуваалцах юмсан гэсэн байдлаар асуудал ханддаг. За Сөүл мэд эмнэлэг маань өөрөө ер нь бол яг Солонгосын одоо эмнэлгийн үйл ажиллагааны чиглэлийг бид нар үйл ажиллагаанд нэвтрүүлээд явж байгаа суур эмнэлэг маань Сөүл мэд. Тийм учраас бид нар цаашдаа ч энийг өвшөө боловсронгуй болгох Монгол эмчнэр бид нар Солонгосын эмнэлгийн түвшинд ажиллаж чадж байгаамаа гэдгийг илэрхийлэхийн тулд мэдээч эмнэлгийн ажилчдын зүгээс хичээж байна. Тэгээд баярлалаа. За. Ер нь бол тийм ээ манай Монголын эмчнэр бол одоо бүх салбарын эмчнэр маш их чадaltaй сайн эмчнэр байдаг. Бидэрт гол одоо дутагддаг зүйл бол ерөөсөө тоног төхөөрөмж аппарат багаж тоног төхөөрөмж байдаг. Мөн эмчилгээний шин техникийн сурахтаа маш гарамгай улсууд байдаг манай Монгол эмчнэр. Түүнчлэн одоо бас энэ хувийн эмнэлгүүдийн хувьд бол менежмент дутагдаад байдаг. Энэ бүх босод зүйлсийг бид нар нэвтрүүлж чадах юм бол Монголын эмч эмнэлгийн ажилтнууд бол монгол хүнийхээ эрүүл одоо сайн сайхны төлөө одоо бүгдөө одоо орчин цагийн шаардлага хангаад ажиллахад мах чадварлаг улсууд байдгийг шүү гэдгийг би хааччихсан газараа бас хэлж дурдж явд. За баярлалаа. За их баярлалаа. Баярлалаа. Амжилтсаа баярлалаа. За баярлалаа. За одоо хүмүүрэн баян зэрэгцээ өвөл мэд эмнэлгийнхаа эмэгтэйчүүдийн засгийн үйл ажиллагаатай танилцъя. За над би өөрөө их их эмэгтэйчүүдийн эмчнээс одоо эмэгтэйчүүдийн засгийн үйл ажиллагаа бол аялал чимлэгтээс их сонин сайхан сонирхолтой байдаг. За сайн байна уу? За ч одоо манай шав байсан, манай резидент байсан, манай хулан ажиллаж байгаа юм шүү дээ, тийм ээ? За сайн байна уу? Сайн байна уу? За төгсчээд энд ажилд орсон байгаа юу? Ажил гараад байна. Манай өргөн амарч гас резидентүүдийн резидентурын сонголтыг төгссөн. Маш сайн резидент байсан манай хулан охин ажиллаж байгаа байна. За одоо эхний жил үйл ажиллагаа юу ажиллаж эхэлж байна тийм үү? За ирээд одоо ямар байна? Энэ эмнэлгийн үйл ажиллагаа, эмнэлгийн менежмент, тэгээ аппарат тоног төхөөрөмж тэр талаас хоёлаа яриагаа эхлэе хөө. За манай эмнэлгийн ерөнхийдөө амбулаторын засгаараа нийт эмэгтэйчүүд болон жирэмсэн эхчүүдтэй тусламж үйлчилгээ үзүүлж ажилладаг. За ерөнхийдөө гэх юм бол урьдчилан сэргийлэх үзлэг, умаа үзүүний хавдрын эртэлрүүлэг, за тэгээд жирэмсний оншилгоо, гэр бүл төлөвлөлтийн зөвлөгөө, за мөн эмэгтэйчүүдийн үргэлжлэлт болоод дотоод шүүрлийн эмнэлгийн оншилгоо эмчилгээ гэсэн чиглэлээр тусламж үйлчилгээг үзүүлдэг. Тодорхойлох юм бол багжийн шинжилгээнээс хэм бол жирэмсний эхо, эмэгтэйчүүдийн эхо, за мөн өтрийн умаа үзний дуран буюу колпоскопын шинжилгээ мөн хийдэг. За лабораторийн шинжилгээ гэвэл жирэмсний хяналтын хугацаанд шаарддаг бүхий л шинжилгээнүүд. За тэгээд торшийн шинжилгээ, за мөн бэлгийн замаар дамжих халдвар болоод умаа үзний хавдрыг үүсгэдэг хүний хөнцөр вирусыг илрүүлэх PCR шинжилгээ хийгддэг. За мөн эмэгтэйчүүдийн бүхий л төрлийн дааврын шинжилгээ, мөн хавдрын маркер илрүүлэх шинжилгээнүүдийг хийгдэж байгаа. За энэ бас сайхан цэгцтэй мэдээлэл өгч шүү. Хамгийн гол нь болохоор зэрэг чинь захын хороолт үүрэг баян зэрэг сөвөл мэд эмнэлэг бол тэр одоо
эрт дэлгэрүүлэг болон онцлогооны бүх шинжилгээг хийгддэг юм байна. Эмэгтэйчүүдийн өрөөсөлт эмгэг болон бэлгийн замын халдварт өвчнүүд мөн түүнчлэн хавдрын скрининг шинжилгээ хийгдэнэ гэдэг бол маш их давуу талтай. Тийм учраас одоо манайд чинь уман үзүүний хорт хавдар эмэгтэй зонхлон тохиолдох хавдрын дотор 4-р байранд, эмэгтэйчүүдийн хавдрын дотор 1-р байранд ороод байгаа учраас манай энэ Баян Зүрх Сөүл мэд эмнэлгийг зорж илж байгаа улсууд бол эмэгтэйчүүдийн хавдрын илрүүлэг шинжилгээ хийлгэх бүрэн боломжтой юм байна гэж ойлгож байна, тийм үү? Тийм, тэгж ойлгож байна юм чи. За мөн түнчлээ одоо жирэмснийхаа хяналтанд аваад жирэмснийхаа бүх үеийн үзлэгийг яхаа үзлэг хийгдчихдэг. Тийм, жирэмснийхаа хяналт бол байхгүй. Яг бүхий шинжилгээнүүд бол хийгдээд тэгээд харьяа нөгөө дүүрглүүд нь бол илгээдэг байгаа. Тийм хяналт руу. За мөн эрт илрүүлэг жирэмсийн үеийн одоо илрүүлэг шинжилгээ 2 сар 3 сар тэр үед хийгдэж байгаа юу? Хийгдэхэд төлөвлөгдөж байгаа. Одоогор бол яг жигдэрээгүй байгаа үйл ажиллагаа. За сайхан байна. Аппарат ямар аппарат вэ? Медицины аппаратын дээр тэгээд бас манай нөгөө дүрс нотолгооны хэсэг дээр Samsung-ийн аппарат байгаа. Тийм ийм 2 аппаратын дээр ерөөдөө хүмүүсээ үзээд зөвлөгөө өгч ажиллаж байна. Ер нь Баян Зүрх Сөүл мэд эмнэлгүүд бол бүхий салбартаа за эмэгтэйчүүдийн салбарт тэр дурангийн салбарт тэр дандаа шинэ техник технологи нэвтрүүлж байгаа. Хоёрдугаарт нь болохоор зэрэг аппарат хоног төхөөрөмж нь дандаа орчин үеийн шинэ одоо шинэ сайн аппаратууд байгаа явдал их давуу талтай юм биш үү? Энэ бол хамгийн том давуу тал байгаа. Хэлгүй яхав тийм ерөөдөө удирдлагын маань бүхэл ажиллах боломжоор хангаж өгдөг. Тийм. Үүнд нас нөгөө залуу болсон өвчнөө үед айгу баяртай байдаг. За их баярлалаа. За манай эмэгтэйчүүдийн практикт хамгийн их одоо толомдоод байгаа зүйл бол эмэгтэйчүүдийн уман үзүүний хорт хавдар байгаа. За одоо Монгол улс ч гэсэн одоо 2030 он гэхэд эмэгтэйчүүдийн хорт хавдрын өвчлөлийг эрс бууруулах. За эмэгтэйчүүдийн хорт хавдаргүй болох зорилтын хүрээнд ингээд явж байгаа. Энд болохоор 90-70-90 гэсэн одоо зорилт төвшүүлж байгаа. За 90 нь болохоор вакцинжуулалтыг 90% хүргэе. За илрүүлэг ожилтгыг 70% хүргэе. Мөн эмчлэгийг 90% хүргэе гэсэн ийм зарчимтай явагдаж байгаа. Тэгэхээр зэрэг энэ Баян Зүрх Сөүл мэд эмнэлэгт маань одоо энэ эмэгтэйчүүдийн уман үзүүний хорт хавдрын эмнэлгийг илрүүлэх одоо яг ямар шинжилгээнд хийгдэж байгаа гэдгийг өөрөө нэг товчхон танилцуулаад өгөхгүй юу? За энэ хэд эмэгтэйчүүдийн уман үзүүний хавдрыг илрүүлэх уман үзүүний эсэн шинжилгээ, за мөн энэ өтрийн уман үзүүний дурангийн шинжилгээ байгаа. Энийг болохоор манайхан Кернелийн аппаратаар бол хийгдэж байгаа. Ийм аппарат тэгээ тэрэн дээр нь дэлгэцэн дээр нөгөө дүрс нь гараад хүндээ тайлбарлаад зөвлөгөө өгч ажилладаг. Тийм. Тэгээ шинжилгээнд дээр хэрвээ эрсдэлтэй хариу гарсан тохиолдолд харьяа хавдар судлалын үндсийн төв рүү явуулж бас PCR шинжилгээ хийж байгаа. Тийм давхар нөгөө тийм PCR шинжилгээ бас хийгдэж байгаа. Энэ жаа. За баярлалаа. Тэгэхээр зэрэг эмэгтэйчүүдийн хавдрын цогц илрүүлэг үзлэг болон хавдрын бүх шинжилгээнүүд бас энд хийгдэж байгаа учраас манай Баян Зүрх дүүргийн эмэгтэйчүүд ер нь мөн зүүн бүсийн эмэгтэйчүүд бол шууд энэ Баян Зүрх мэд эмнэлэг дээр эмэгтэйчүүдийн хорт хавдрын одоо өрчлөн сэргийлэх үзлэг болон онцлогоо дараамс мөн эмчилгээг бүрэн хийх боломжтой юм байна. За баярлалаа. За Баян Зүрх Сөүл мэд эмнэлгийнхаа үйл ажиллагааг танилцуулах гээд за ингээд явж исэн чинь энд одоо Монгол улсынхаа нэр жүжигчин, Монгол улсын авиа жүжигчин Золбоо тахтайгаа таарлаа. Золбоо тах би ингээд байна. Одоо би бас өөрөө энэ чихээ ажлын хажуугаар нэг доктор Самбуу гэдэг нэг сувг нээж байгаа юм. YouTube сувг. За энэ сувг маань ямар зорилготой юм бэ гэхээр шинэ нэмлэг сайхан одоо үйл ажиллагаа явуулж байгаа шинэ нэмлэгүүд, шинэ нэмлэгийн техник технологиуд, мөн одоо шинэ нэмлэгийн менежментүүдийг эмчилгээний шинэ технологиудаас гадна одоо шинэ эм бэлтгэлүүдийг одоо манай ард түмчид эрүүл мэнд хамгийн чухал асуудал байна шүү дээ. Энийг одоо нийт ард түмэд одоо таниулах, мэдүүлэх зорилготой цэвэр эмч хүний юм контент бүтээгээд явж байгаа. За тэгээд одоо анхуу шиг хэдэн дүүнертэй гэдэг шиг одоо манай энэ Баян Зүрх Сөүл мэд эмнэлгийн одоо энэ чинь Сөүл мэд эмнэлэг байжгаад Монгол сайхан залуучууд аваад одоо үйл ажиллагаа менежментийг аваад ингэж явж байгаа. Юуны өмнө одоо бас зэрэгэн боомжтой бас хамт олонд нь дүүнерт нь бас таавах юм дандаа л одоо Монгол түмэн зон голныхаа эрүүл мэндийн төлөө өөрөө хүртэл одоо ингэж контент хийгээд шинэ нэмлэгүүдийн салбаруудыг танилцуулаад одоо энэ ч одоо бүх хүний эрүүл мэндийн төлөө л одоо зорж өгнө гэсэн үг шүү дээ. Би Сөүл медиа эмнэлэг болон сонгодоо эмнэлэгт хамгийн 9 жилийн өмнө одоо би одоо яг энэ дурангийн эмчилгээ одоо бүдүүн чулуун гэдэг юм уу одоо улаан хоолойн дурангийн эмнэлэгт хамгийн хандхад одоо энэ
одоо ард түмний хайртай Батлаг гэж профессор энэ эмчтэй таарсан даа барилж явдаг. Яг гэвэл 9 жилийн өмнө таарсан. Жижигхэн хөрхөн борзолоотой анх ингээд таарч ирсэн. Тэгээд өнөөдрийг хүртэл одоо ингээд Батлаг эмчээр жил болгон та энэ хяналтанд орох хэвээр, энэ хяналтанд орох хэвээр гэдэг дээр Монгол улсын гавь жижигхэн Баталж явах гэдэг бол одоо толгой эмчдэрээ 9 жил хяналтанд явж байна. Яг тухайн дорд нь эмчийн зөвлөгөө яах гэж эмч хийдгийг, яах гэж эмнэлэг байдгийг гэдэг утгаараа яг л тухайн үед нь зөвлөгөөг нь аваад явсан тохиолдолд хүн бол бас нэг энэ муухай Монголыг нөмөрсөн янз янзын ясныч байна уу, янз янзын толгойнч байна уу, эргэтэн бүрдэрдэг энэ муухай цаг үе хүнснээс болж магадгүй, би бол хүнснээс болж магадгүй гэж боддог. Энэ муухай эрх дарангуйлыг дор нь дарж чадах юм бол миний Монголын ард түмэн та гэр бүлээрээ, аав ээжээрээ, өвөг дээдсээрээ, үр хүүхдээрээ жаргалтай явж чаддаг гэдгийг би хэлмээр байна. За одоо бид бүхэн Сөүл мэд эмнэлгийн ерөнхий менежер Мянгат хоёртой уулзж байна. За сайн байна уу? Сайн байна та. За танай эмнэлэгтэй танилцлаа. Айгуу сайхан эмнэлэг байна. За бид түрүү ярьж байгаа энэ эмнэлгүүд одоо анх либ профессор үүсгэсэн. За бүх одоо маркетинг менежмент нь одоо Солонгос маркетинг менежментээр явдаг. Тоног төхөөрөмжийн сайхан одоо энэ эмнэлэг бол Монголын сайхан залуучууд хідэн сайхан эрхэм дүүнээр мань аваад удирдаад ингэ явж байгаа. Тэгээд энэ бүгдийг удирж явж байгаа залуучуудын нэг одоо ерөнхий менежер Мянгат хоёртойгоо уулзж байгаа. Айгуу их баяртай байна. За одоо танай эмнэлгийн гол нь ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна? Хамгийн гол одоо хийж байгаа эмчилгээ үйлчилгээний гол фокуслж байгаа салбар нь аль салбар байд юм бэ? За манай эмнэлгийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл нь ер нь гастроэнтеролог. За тэгээд хоол боловсруулах замын уян дурангийн оршилгоо эмчилгээ. За тэгээд урьдчилан сэргийлэх байгууллагын болон хувь хүн зориулсан урьдчилан сэргийлэх одоо вакцины үйлчилгээгээд энэ чиглэлийг илүү баримталж явж байгаа. За тэгээд бид нэр одоо манай эмнэлгийн хаалгаар та ороод ирсэн бол бүх үйлчлэгийг нэг дороос аваад ингээд амьдралдаа зарцуулах цаг заваа хэмнээд яваач ээ. Таны цагийг чинь бид нэр хэмнэе гэсэн нүрэнд ороод чадан ядан одоо үйлчлүүлэгчтэй хурц үйлчилж байгаа. Одоо ингээд бүр тэрний төлөө хичээж ажиллаж байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо манай эмнэлэгт ирсэн хүн бол одоо ер нь хоол боловсруулах замын одоо онцлогоо эмчилгээ хийлгэхээр ирсэн хүн бол манайд эмнэлэгт энэ үйлчилгээ байхгүй та тийшээ яв гэдэг мэдээг биднээс эзэж сонсохгүй гэсэн үг л дээ. Их сайхан байна. Би ч одоо сая Баян Зүрх дүүрэг салбартаа танилцаад ирлээ Сөүл мэд эмнэлэг. Тэнд одоо Батлаг доктортойгоо уулзаад ерөнхийдөө яг одоо эмнэлгийн зарчим, эмчилгээ үйлчилгээ сонгодоотыг адилхан санагдлаа. Тэгээд үнэхээр дурангийн хэсгийг бол тэр эмчилгээ онцлогоо, ариутгалын хэсэг, заа хэвтэн эмчилгээ доторын засаг бол үнэхээр яг Солонгос эмнэлгийн зарчмаар л тогтчулж барьж одоо зарчим тийм зарчмаар явд юм байна тийм үү? Тий. Тэгээд яг энэ зарчим бол яг Солонгос эмнэлгийн менежменттэй юу? Анханасаа яг бас Солонгос гэж бас хэлэх юм ч үгүй те. Гэхдээ энэ эмнэлэг маань өөрөө анханасаа Солонгос менежменттэй эмнэлэг байсан. Энэ эмнэлгийг бид нэр одоо авахта ажилтнууд болон тоног төхөөрөмжөөр нь бүх юмтай аваад тэндээсээ илүү сайжруулад явж байгаа. Тэгэхээр үндсэн соёл бол бас ер нь бол байгаа гэсэн. За тэгээ манай Батулга эмч, Тогтох Эрдэнэ эмч гээд манай одоо лидерүүд өөрсдөө сонгодоод ажилладаг байсан. Сонгодоо маань өөрөө Солонгос соёлтой. Тэгэхээр соёл гэж юм юунаас бүрддэг юм бэ гэхээр тэр дотор ажиллаж байгаа хүмүүсээс, тэр дотор ажиллаж байгаа хүмүүсийн харизм, харилцаа хандлагаас бүрддэг. Тэгэхээр манай эмнэлгийн соёл одоо ер нь бол магадгүй хоёр улсын одоо Солонгос Монгол одоо энэ менежментийн юг холсон юм бас онцлог соёлтой бас болоо явж байгаа ах гэж бодож байна. Тэгэхээр манай эмнэлгийн одоо ер нь бол ажилчдын донд хийсэн судалгаагаар дундаж нас ер нь бол 34 байгаа. Тэгэхээр ийм залуу боловсон хүчнүүд тэг шижгэнсэн ийм залуучууд одоо бас үйлчлээд явж байгаа гэж хэлэхэд хаатай байна. Танай эмнэлэг бас бид бүхэн сая танилцлаа. Бас ингээд эмчнэрийн мэргэжлийн шүүх сургалт явагдсан юм тийм ээ. Тэр талаараа та тодруулж ярихгүй юу? Тий. За ер нь бол анханасаа манад Батулга эмч ирсэн маань Батулга эмч маань өөрөө салбарын хамгийн мундаг спешиал хүн байгаа. За тэгэхээр энэ хүнийг түшиглээд за тэгээд яваад ирэнгүүт одоо нэг манай тоног төхөөрөмж ч юм уу бааз суурин дээр ер нь бол тэгээд нэг анханасаа бид нэг одоо нэг санаандгүй байж байгаа л сургалтын бааз эмнэлэг ер нь бол болоо л байна л да. Одоо бол тийм төрөлцсөн нарийн мэргэжлийн эмч нарыг аваад бэлтгээд сургаад дадлагжуулаад явж байгаа.
надад бас их баяртай байгаа даа. Тэгээ бас манай эмнэлэг дээр амралтын өдрүүдээр буюу энэ хагасаа өдөр зарим дүүргийн эмчнэр ирж туршлага солилцох, туршлага судлах юм ажлууд хийдэг. Тэгэхээр бид нар бол хүрээд ирээ. Бид нар таныг ингээд одоо юу яа эмчнэрчүүдийн бэлтгийг сургах, улам дээшлүүлэх юм чинь дандаа сайхан Монгол эмчнэр тийм Монголын ард түмнийхөө төлөө зүтгэж байгаа улсууд эмчин тийм. Тий, салбараар бид нар хөгжүүлж байгаа. Бидний эцсийн зорилго юу юм бэ? Монгол хүний эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа. Тэгэхээр бид нар энд бол нээлттэй, таатай харилцаатай байна гэж байна. Тий, энэний надаас хамгийн их сайхан санагдаад байгаа юм энэ байна. Сайн мэрэгчлэлтний дагаж, сайн сургагч өгчийг дагаж, үндэсний хэмжээний лидер эмчийг дагаж, олон залуу эмчнэр ирж сурж байгаа. Бас дотрын нарийн мэрэгчлийн курс, одоо мэрэгших курс болон одоо дурангийн эмчнэр одоо энд давхар суралцж байгаа. Үнэхээр сайн аппарат дээр бас шинэ технологиуд одоо салс туулах, эслийн ажилбар, хоёрдугаарт нь тэр эхотой хавсарч үзэх онцлог аппаратыг дагаж одоо сайн мэрэгчлээ дагаж сурж байгаа явдал нь та нар зөвхөн Монгол хүний эрүүл мэндэд хөрөнгө оруулж тэдний эрүүл мэндийг сайн сайхан зүтгэхээс гадна сайн эмч мэрэгчлэтнүүдийг бэлтгэх энд одоо хүчин зүтгэж байгаа явдал нь сөүл мэд эмнэлгийн бас нэг онцлог байгаамаа. Тэгээ энэ бол их сайхан санаж байна. Хоёрдугаарт нь бас танай эмнэлгийн бас онцлог дээр захын дүүрэгт одоо Баян зэрэг салбар байгуулад тэнд одоо хавдрын онцлогоо хавдрын эмгийг аягүй их илэрч яах гэдэг бас сайн талтай. Тэгэхээр захын алсагдсан дүүрэгт ажиллаж байгаа гэдэг надад бас сайхан санагдаж байна. Энэ Баян зэрэг төрхийн эмнэлгийнхаа үйл ажиллагааны талаар бас нэг товчхон танилцуулга хийхгүй юу? Ер нь бол сүүлийн үед бас манай салбарын одоо мэрэгчлэтнүүд ингээд хуваараа юм хийх ч юм уу те ийм сонирхлууд бас их болсон. За ингээд сонгон хайрхан гихт чи хэд хэдэн бас том эмнэлэгтэй болчлоо. За Чингэлтэй Сүхбаатар дүүрэг бас ингээд хоошо Чингэлтэй дүүрэг рүү 7 бодлын дэшээ бас нэг шинэ том эмнэлэг баригдсан тий. Ингээд харахад Баян зүрх дүүрэг маань одоо ер нь дүүргийн эмнэлгээс гадна тийм томоохон эмнэлэг харьцангуй цөөхөн байсан байхгүй. Тэгээ бид нэр Баян зүрх дүүрэг чи одоо хүн амынхаа нэвтэршил суурьшлаараа одоо Улаанбаатарта сонгон хайрхан Баян зүрх хоёр чинь тэргүүлж явж штэ. Тэгэхээр бид нэр энэ одоо хүн амын эрүүл мэндэд одоо нэгэнд одоо үнэтэй хувь нэмэр оруулах байгаа бол хаана хэрэгцээ байна тэр хэсэгт нь очиж үйлчлэе гэдэг үүднээс бид нар одоо Баян зүрхийн салбарыг илүү хөгжүүлж те одоо засвар үйлчлэгээ хийж томруулж хөрөнгө оруулалт хийж эндээ одоо шин үйлчлэгээнүүдийг нээж явж байгаа юм. Тэгэхээр бид нар одоо салбартаа оруулж байгаа бас нэг томоохон одоо үн цэнтэй зүйл гэж бодож байгаа. Тэгэлгүй яг хамгийн гол нь эмнэлгийн аягүй сайн менежмент, чадварлаг мэрэгчлэтнүүд ингээд онцлогоо эмчилгээний аягүй сайн багаж тоногдох хөрөмж одоо бүх захын хороолтын дүүрэг болон Улаанбаатар хотод жигд хуваарлагдана гэдэг маань хоёрдугаар улсын эмнэлгийнхаа их ачааллаас хамт хуваалцна гэдэг маань энэ чинь хамгийн гол давуу тал байгаа. Биднэрт бол хамгийн гол нь одоо энэ эмч мэрэгчлэтнийхээ хүч чадлыг жигд хуваарлах асуудал хамгийн чухал. Тэгээ төвлөрлийг биш. Хоёрдугаарт нь эмчилгээ онцлогоо энэ одоо орчин үеийн бүх шийдэл технологиудаа дэлгэрүүлэх, нэвтрүүлэх одоо хаач байсан долоон буудалж байна уу, яармагч байна уу, Баян зүрхийн захын хороолж байна уу хүн болгон одоо жигд нэг төвшний хот өдөөгийн ялгаа гэдэгтэй адилхан төвлөрөл захын хороолын ялгаа байхгүй эмнэлгийн тусламж үйлчлэгийг жигд авах нь л одоо манай эрүүл мэндийн салбарын гол зорилт мөн түнчлэн одоо эрүүл мэндийн мэрэгсэн сайн тусламжийг авах нь манай ард түмэнд хамгийн буянтай сайхан үйл хэрэг байгаамаа. Энэ үйл ажиллагаа сүүл мэд эмнэлэг дээр гэж явж байгаад би баш өөр эмч хүний хувьд их баяртай байгаа. Тэрийг хэрэгжүүлээд явж байгаа танаа хамт олонд бас амжилт хүсье. Одоо зөвхөн Баян зүрх дүүрэг салбар гэлгүүгээр энэ эмнэлгийнхаа одоо салбарыг энэ сайхан менежментийг, энэ сайхан эмчилгээ онцлогооныхоо энэ нау хавыг одоо бүхэл дүүрэгт бүр захын алсагдсан дүүрэг болон эмч мэрэгчлүүдтэй бусад аймагуудад нэвтрүүлээсэй гэж би их хүсэж байна. За баярлалаа. Цаашид улам илүү хичээж ажилланаа. Ингээд биднийг зорин ирж манай эмнэлэгтэй танилцсанд баярлалаа. Тэгээ та бүхний бас ажил үйлс улам өдөө дэшээ байх болтугай. За баярлалаа. Баярлалаа. Хамтдаа Монгол хүний эрүүл мэндийн төлөө хамтдаа зүтгэцгээе.